Нар, нарны хэртэлт болон туйлын туяаны учир. Нар бол Нарны аймгийн төв од бөгөөд Нарны аймгийн нийт массын 99.8%-ийг эзэлнэ. Нарны насыг 4.5 тэрбум жил гэж тооцдог аж. Нар сүүн зам буюу Тэнгэрийн заад галактикийн төвөөс ойролцоогоор 28,000 гэрлийн жилийн зайд оршдог. Нарны масс 73% нь ус төрөгч, 25% гели болон маш бага хувийн хүчил төрөгч, нүүрс төрөгч, неон, төмөр зэргээс бүрдэнэ. Диаметр нь дэлхийгээс 109 дахин, эзлэх нь 1.3 сая дахин их юм. Наранд заримдаа дэлхийг чиглэсэн дэлбэрэлт болдог бөгөөд энэ нь бидний мэдэх хараа булаам үцэглэнд туйлын туяаг үүсгдэг ажээ. Нар хэртэлт гэдэг нь нар дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халахлагдаж харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдно. Дэлхий дээр жилд 2-5 удаа нар хэртэлт явагддаг ч бүтэн хэртэлт нь 2-оос олонгүй байна. Нарнаас ирэх энерги дэлхий дээрх бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн уур амьсгалд олох үүрэг гүйцэтгэнэ. Нүдний хамгаалалтгүйгээр нар өөд хизээж битгий харж байгаарай. Нарны гэрэл маш хурц учир нүдийг гэмтээдэг. Уншиж бэлтгэсэн хүүхдийн контент суваг 2024 он.